За сайн байцгаана Монголын өөр нэг өдөр эхэллээ. Би болохоор яг одоо Вьетнамд байна. Тэгээ Вьетнамд байж байгаа дээрээ яг Вьетнамд энд их сургууль сурдаг Монгол оюутны нэг өдрийн амьдралтай ерөнхийдөө танилцахаар болоод ирсэн байна. Тэгээд өнөөдрийн нэг өдрийн амьдралын бичлэг их сонирхолтой байх ах гэж бодож байна. За тэгээд олон ярилцгүй шууд эхэлцгээе. Яг одоо бичлэг дээр лайк болон subscribe дараарай guys. Намайг Биндрия гэдэг. Ерөнхийлөгчийн илгээл 2001 хөтөлбөрөөр тэтгэлэг тэмцээд гадагшаагаар сурахаар болоод тэгээ Вьетнам улсыг сонгож ирээд энд ингээд суралцаад одоо ингээд нэгдүгээр курстэй явж гин. Тэгээ одоо аялал жуулчлалын мэргэжлэр суралцж байгаа. Тэгээ ингээд хичээлд орох гэж байна. Миний нэг өдрийн амьдралтай танилцъя. Хамтдаа явцгаая. Окей. Энэ дээр саргууд энэ жоохон яагаад өнөөдөр бол ингээд нэг хичээлтэй байна. Ганцхан хичээлтэй. Тэгээ ингээд презентацийн хичээлтэй. Өнөөдөр одоо нэг семестр дуусч байгаа болохоор ерөнхий шалгалт тэгээ багийн ажлууд үлдсэн. Ингээ багаар ажиллах юмудаа байдаг. Презентацийн хичээл бол ерөнхийдөө дандаа ингээ багаараа ажилладаг. Alright, thế thì mình sẽ thử xem một chút trước nhé, mình ơi. За тарсаа. Яг чи надад зүгээр нэг гэдэг хүн ингээ амар сайн хандж байгаа нь ер нь амар мэдэгддэж штэ. Зүгээр би ингээ хичээл дээр ингээ байхад амар ингээ тусалдаг зав ерөнхий. Зүгээр л тийм. Хамгийн дуртай багш. Тий, миний хамгийн зүгээр амар дуртай багш. Ягаад ч юм бэ? Одоо жоохон Вьетнамаар яриа жоохон битээртэй дундаа ороод байна гэхгүй. Одоо хаашаа явж байгаа лээ? Одоо номын санд орох гэж байна. Одоо номын санд явж байгаа. Энэ сургуулийн хэмжээнд ер нь хичнээн байр байдаг. Хичнээн байр үү? Тэгээд 7-оос 8. Окей, за локерд ямар үлдээчээ тэг орчихъя. Өдрийн цагаа уух чинь. Тэгээ одоо өдрийн цагаа уух чинь. Ерөнхий бол өнөөдөр ингээд нэг цагтаа болохоор тэрүүнийхаа дараа ингээд жоох номын сан суучлаа. Тэгэхээр ингээд зарим өдөр бол битүү хичээлтэй үедээ ингээд номын сан ингээд орж амжихгүй үедээс ингээд байна. Яагаад Вьетнамд ирж сурахаар болсон бэлээ? Би нөө 10 жилийн төгсөөд нөгөө дэвсэлтийн ерөнхийлөлтөө өгж байгаа шүү дээ хүүхдүүд. Би шалгалтаа өгөөд тэгээ нөгөө ерөнхийлөгчөө тэгээд 2001 тэтгэлэг байдаг байхгүй юу. Тэгээд тэр тэтгэлэгт тэнцээд хамрагдаад
Тэгээд нөгөө нэг улсуудаа сонгож гадагшаа суралцахаар болж байгаа юм. Тэгээд сүүлийн үед Вьетнам угаасаа ингээд арай хөгжингүй орн гэдгээр нэлээд яасан. Монголчуудаас нэлээд их орж аялдаг болсон. Энэ нөгөө би аялал жуулчлалын чиглэлээр суралцах юм боддогсэн байхгүй. Тэгээд ингээд аялал жуулчлалын чиглэлээр суралцахад хамгийн боломжтой тэгээд бас хамгийн тийм надад арай ингээд мэргэжлийн талаар ингээд суралцахад арай идэвхүү санагдаад тэгээд ойрхон санагдсан болохоор Вьетнамыг сонгож ирсэн. Гадаад ерөнхийдөө сурахын давуу болон сул тал нь ерөнхийдөө чиний бодлоор юу байна? Одоо хүмүүс ерөнхийдөө бакалавра яг шууд гадагшаа явж сурах сонирхолтой хүмүүс байдаг. Эсвэл бакалавра Монголдоо сурчаа тэгээд зэрэг хамгаалахаар гадагшаа явах мөн гэдэг. Ер нь яг бакалавраараа гадаад сурахын давуу тал болон сул тал нь юу? Тэгээд ерөнхий мэдээж зэрэг айгүй олон давуу талтай. Яг тэрний хажуугараас яг сул тал нь ерөнхий нэг гэрээ санах манах тий. Жохон тиймэрхүү дөө хоол ундны бас нэг тарахгүй цаг агаарын уур амьсгалын бас юу зохицох тэрнээсээ болно. Давуу тал нь бол мэдээж хэрэг ингээд гадаад улсад боловсрол эзэмшнэ гэдэг чинь өөрөө ямар том гэлээ, ямар том боломж илээ. Дээрэс нь олон улсын хүүхдүүдтэй харилцаа тэр хүмүүсийн ингээд соёл энэ олон улсын соёлыг бас ингээд суралцсан юм шиг санагдсан. Дээрэс нь хүнтэй харилцаа ерөнхий сайжирдаг байх. Ер нь бол ингээд гадаад сурсныхаа югаар ингээд мэдээж хэрэг хичээл ном эрдэм мэдлийнхаа хувьд ингээд сайжирч байгаа ч гэсэн ингээд хувь хүнийхээ үүднээс илүү ингээд төлөвшөж ингээд хүн болт юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Би ингээд хэцүү гоё юмнуудыг ингээд ерөнхий ингээд туулж алах ингээд хамаг эмошнлээ мэдрэх юмудаа ингээд мэдрээл яргахтай жаргал зовхтой зовлсон даа гэх. Одоо ерөнхийдөө ирээд хэр удаж авлаа. Одоо тэгэд төгсөнгүүтээ эндээ ерөнхийдөө үргэлжлүүлээд ажиллах уусгүй болол буцаад Монгол буцах болоо. Тий, Монгол буцсан ирээд одоо 1 жил болж байна. Жил болж байна. Тэгээд уусаа буцаж очиод Монголдо ажиллана, Монголд амьдрна. Ирээд самуултын болно. Бүжиг. Би нэг бүжинд явдаг байсан юм аа. Илчингээс яасан. Энэ нэг арга хэмжээнд орж бүжгэлдэг байхгүй юу? Монгол бүжиг. Одоо тэгээд энэ ерөнхийдөө сургуулийн хаваар бүх юмнууд нь байдаг. Тийм, бүх юмнууд нь байгаа. Бүх юмнууд нь байдаг. Маа сургууль гэхдээ Вьетнамын хамгийн одоо арай алдартай гэх юм уу? Хамгийн алдартай. Ер нь бол хамгийн олон оюутнууд сурдаг. Сургууль хамгийн олон гадаад оюутнуудтай. Тэгээ хичээл нь англи хэл дээр явагддаг. Амтлагууд одоо юу хийх төлөвлөж байна? Одоо ерөнхий өрөөлөг орё да. Өрөөлөг орно. Өрөөлөг орчоо тэгээд нэг сакс тоглоё гэж бодож байна. Орж саксны бөмбөгөө авчаад энэ талбай дотроо. Аха. За сакс юу нэр тоглох вэ? Би зүгээр сонирхогч аа. Би амар дуртай баха. Зүгээр тоглож чадахгүй юу нэ дуртай гэх. Сакс тоглох дуртай. Одоо ер нь цаг хэд болж байна? Одоо цаг 5 болж байна. За тий 6 болтол ч юм уу нэг гадаа жоохон байж байгаа. Тоглож байгаа. Гадуур хүүхдүүд хэрвээ энэ хамт тоглолцоод тэгэл орж ирээ та. Яг ингээд 5-аас 7 цаг үед яг төвжирлийнхаа үеэр ингээд 6 сая мофид ингээд явдаг гэж байгаа. Ханой дөө? Тий, яг ингээд төвжирлийнхаа үеэр яг 6 сая мофид ингээд явдаг. Мофид мөр амар төвжир. Тэснэ ингээд Вьетнамд бас нэг юм. Явган үний зам ингээд бараг байхгүй. Ингээд зам гарахад хүртэл ингээд гацаар ингээд гардаг юм байгаа штэ. Монголд одоо ингээд зам айгу муу ч гэсэн муу гэм хүмүүс ярьдаг ч гэсэндээ ингээд явган үний замтай. Вьетнамчууд явган ингээд хүмүүстэй амар хайргүй санагдаад байдаг ш.
махайтай да. Юуны махаа. Ганий мах. Ганий шордог. Тамаа. Нэр ширэм битлээ. За одоо орой хатаа идэх. Хот идэж. Тэгээ миний хот болохоор мисаобо. Тэгээд эмигийн хот болохоор гонча. Гончаасаад энэ. За орой идэж байгаа юм байна. Одоо байна гарч ирсэн. Тэгээд энэ нэг удаа тавд байсан та бүхэнд баярлалаа.